За эхлэе. Тэгээ үе үеийн хоорондоо муудалцгаана анзаараад байна. Наадхаа гарга. Тэндэрийг гэдэг үзсэжээ дуусахгүй үзлээ өглөө. Би ч одоо бүр дахиад лаглаацсан байна. Гайгүй нь. G Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Жаргалын подкастыг хэлж байна. Өнөөдрийн дугаар эпизод 5. Өнөөдрийн дугаарын зочид бол одоо сүүлийн corporate league гэж яригадаад байгаа. Тэгээд тэр дундаа corporate league-ийн шилдэг дөрөв шалгарсан багийн ахлагч нар болоо багийн одоо лидерүүд өргөцсөн байна. Урилгын маань хүлээж авсан. Баярлалаа. За лигийн тоглолтод ямар ч байсан амжилттай яваад үдий зэрэгтэй хүрээд шилдэг дөрөвт багтчлаа. Гатугаас асуумаар нь 20-0 гэсэн амжилттай байгаад байгаа. Энэ эсэргээрээ та нарт дарамт болж гин үү? Яаж ийн юу? Ер нь тэгэл хожихоос илүү хожигдох айдас чинь бас тий. Хэцүү шүү дээ. Тэгэл ер нь тэгэл хоорондоо ярилцаал. За бидэрт нэг хожигдох бол юм бол байгаа шүү. Тэг хожигдсны дараа бас уур амьсгал яаж өөрчлөгдөх нь бас мэддэхгүй шүү тий. Хин яах вэ? Тэрийгээ бас сайн дотроо гэдэгтээ ер нь бол ярилцж байгаа. Маргааш баттай ойлгочихгүй дээ. Маргааш цуурлын 2 дахь тоглолт хичүүл бүр сайхан айгуу гоё тавираад гоё тоглоно шүү дээ. Ер нь хожигдсны дараа тий хоорондоо сайн өөрөөр ярилцдаг шүү тий. Тий. Ачтэгт өчтөр бүр харамсалтай. Үнэхээр өмнөөс нь бүр харамссан. Нэгдүгээр үе ямар гоё эхлүүллээ бүр. Тоглолт эхлэхийн өмнө Эрк ах нь бүр ингэж байгаа юм чи Альба 92 амар алаантай тоглоодсэн шүү дээ. Ер нь амар алцаа тэгэнгүүтээ над дээр ирэнгүүтээ заахын дөө энэ харж байгаа зү. Яг манайхтай ингэ алцаа тоглолчороо таад алцаа чадна зү тэгээд яаж яах эхлэхдээ айгүй өндөр оноогоор зөрүүтэй эхэлсэн тий. Тэр чинь нэгдүгээр үед юу вэ? 18-5 мөн бодлогцсон билүү? Тэгсэн баха 23-9 мэс гэсэн явжсэн шүү дээ. Тий. Тэгээд байхгүй тий. Тэгээ тэр эхлээ яриач яхаа зүгээр маазраад энэ хоёр алцаад тахаар ингээд хоорондоо ингээд манахтай адилхан алцж байгаа тэгээд нэг гайг ойрхон оноогоор хожичороо мөччороо гээд инээгаа жоох яах. хожичороо гээгүй. Энэ мэн цаашаа шууд улаанахаа гэсэн чинь ингээд угаасан. Шууд утгаарна. Тэгсэн чинь улаанахаа энэ чинь манахтай сайхан алцчаараа гээд томроод тэгсэн улаанахаа тэгж ийн үү гэдэг. Тэгээд өнгөрсөн тэгээд. Анхаа яасан гэлээ багийн ахлагч нар яагаад. Гатаас анхаарууд ислээ таа шүү дээ. Багийн ахлагч нар өнөөдөр дундаа очиод шүүгчтэй уулзаа зогсчихсон. Албаар ингэж тийшээ хараад анхааг хайгаад өө анхаа биш юм анхаа ихгүй мүү гэдэг. Багийн ахлагч анхаа биш юм уу гэдэг. Өө манай Пелесийн групп бол өчтөр бол амар анхаа гато хоёр дээр чинь зүгээр бит тэгэл тавьсан тэгээд сүйд оройно битүүдэд хувааж аваалаа. Анхаа дээр хэдэн өвтөнд гато дээр хэдэн Ер нь өвтөнд. тэгэл 50-50% тэ нэг 3 гатах дээр барыг хэнди өгж ордог хаа. Ингээ хасаад. Би бол дотроо боддог байхгүй. Хүрэл авах нь чухал биш, мөнгө авах нь чухал биш. Мэдээж бол багуудад аваргын төлөөлж зүтгэж байгаа. Тэгэхдээ сурагч лиг дээр ч тэр энэ лиг дээр ч тэр дөрвөн баг финалийн тоглолтод тэр Палас тоглох нь л үнцэн өвдөг болгоё гэж сүүлийн үед бол маш их зорж байгаа. Тэгээ тийм учраас тэр одоо ордныг тгий сонгож байна, хангар Паласыг сонгож байна. Хөгжмөн дээрээс ачаал холбогдол өгөөд өндөр үнээр түрээсэлж байна. Дэлгэц ингэж авч байна, дуучид ингэдэг ч юм уу тийм байдлаар ерөөхдөө сагсан бөмбөгөө хөгжүүлээд үзэгчд ч гэсэн өөрийгөө үнэлээд сагсан бөмбөгөө үнэлээд сагсан бөмбөгчдийг хүндлээд бас такстай үздэг юм соёл руу л тогтоох гэдэг. Тэгээ энэ жилийн сурагчлыг чи 20,000 төгрөгийн такстай бас л дүүрсэн. Одоо тэгээд энэ жилийн юугаа корпоративын такс 30,000-аар зарахаар төлөвлөж байгаа. Тэгээд 30,000-д бол орлого болно гэж хизээч байхгүй. Дуучтай авчраад хөгжим төр юм уу? Амгаа төр юм бол гадарлаж байгаа шүү хөгжимдээ тайз одоо дэлгэцийн төрөөс шүү дээ. Урд нь ч хотоос авчрна. Тэгээд дэлгэц бол булганаас авчрна. Тэгэл замын зардал гэх жил бас үнний мэдээлэл ингээл явчих юм шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь Урсгал зардал их байна. багуудын хувьд ч гэсэндээ нөгөө шгшээ дөрвч алганы гэдэг чинь өөрөө амар одоо үнцэнтэй зүйл байгаа даа шүү дээ. Хамгийн эхлээл мэдээж лиг эхлэхэд бол бүгдээрээ нэг
За плей-оффт үлдчихээ те. Ядаж одоо те. Эхний 8 л гэж харж байгаа шүү дээ. Бас 10 ч юм уу те. Плей-ин минээс бас ороод ирэх боломжтой шүү дээ. Ингээл явъя. За дундуураа нэг гайгүй ажлууд аваад ирэхээр зэрэг за нэг эхний дөрвөлөө гараад ирвэл бас арай гайгүй мууч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү зорилгууд ингээд ээлжлээд явж байгаа. Одоо дөрвөлөө гараад ирсний дараа бас нэг арай өөр юм бодогдчих чинь. Мөнгө нь бодогдол те. Чи одоо 18 багийн хичнээн тамирчин бай. 270 гаруй тамирчин. Тий, тэр олон тамирчин чинь бүгдээрээ л энэ шгшээ дөрвч шалгараад Паластаа бас тоглоё гэж зорж ирсэн. Тэгэхээр энэ зорилгоо одоо биелүүлсэн дөрвөн баг одоо хоорондоо тоглоно гэдэг чинь бас үнцэнтэй. Тэгээд жаргалахыг бас хэлсэн дээр те одоо нэг энэ багуудын одоо манай хэдийн ажлын газрынхан те одоо бид хийчихсэндээ гэр бүл найз нөхдөдөө бас дуудаад ингээд маш их олон үзэгчтэй болох байх гэж бодож байна. Тэгээд үзэгч бас эрдэнтийнхаа хүмүүсийг бас уриалж байна те. Тэдэл одоо үзээрээ те хааласыг дүүрэх хэрэгтэй шүү гэдэг. Дүүрхэвд асуудалгүй. Өнгөрсөн жилийн юм дээр чи финал үзээгүй юу? Корпоратив финалыг би тэгэхэд байж таг баха. Тийм Сайн гэхдээ сурагч лигмийг бол харсан. Гэхдээ амар дүрт юм байл шүү дээ. Корпорат дүүрсэн шүү дээ. Дүүрсэнтэй. Дүүрсэн. Жаргалын подкастын хамтрагч, сүүлийн тавилгын чиг хандлагыг тодорхойлогч GA Modern Home Decor. Эрка яаж ийн? Бэртэл яаж ийн ер нь? Гайгүй. Тэр нь жоохон баартай байна уу? Би ч одоо жоохон гимтдэггүй, бэртдэггүй л гэж ойлгоод байсан. Энэ жилээс бэртэл ер нь жоохон дараалал. 30 өвгөн нас юм шиг байхаа. 40 өгч бодож байна. Ууд уурхаагаар гიშгсэн шагагаа сайн нэг ойрхон хоёр шагаагаар гიშгэх нэг тиймэрхүү нэг бэртэлд орчоолох. Манай багийн хувьд бол яг нэг жоохон бэртэл гимтэл ер нь нэг салахгүй л. Сайн 8 гарны яс хин Тодко бас юуныхын шүрмсэн сэтэрсэн байна, сэмэрсэн байна гэсэн. Тийм үү. Машин мэдээ юм тий. Цаа чин тэгээд бас шагаагаа боогоол. Хуйгаас бэртдсэн байна тий. Өчтөр харин тоглоод нэгдүгээр үе дээр хөлөө харин нэг болгоцсон. Тэг жоох юу тийм өвдгөө. Жоох юу болгоцсон. Маргааш тэгэл тоглондоо л гэж бодоод шүү дээ одоо. Ямар ч сан маргааш тэгж нэг идэхээр биш яг Уган сайхаа замдаа бол маргааш тоглохгүй моголохгүй юм яриадсан. Өвдөг болохгүй маргааш тоглохгүй өдр гэж. Тэгээ өөрөө би зүгээр танахтай бэртэлтэй тоглож байгаа штэ л гэдэг байгаа байхгүй Эркахаа юусэн. Өн дарамттай тий бэртэлтэй тоглож байгаа шүү. Зүгээр тоглол танах яах юм баан манай үзэж чадахгүй юм биш шүү л гэдэг. Тэгэд ийм болсон. Нөгөө нэг үзэгч дүүрсэн. Заалны уур амьсгал амар халуун. Уцгаалаад цагны нөгөө юу н гар нь халаад халахгүй юм байхгүй бүх юм алс. Унтраадсан те эдний тоглолтын дээр. Тийм тэгээд зэн нэгийн дөрөв. Тэгээд нөгөө лайв эхлүүлэхгүй эхний хоёр цэнгэлж байгаа лайв эхлүүлчихье гэж бид танихгүй дугаараас бүр амар зарлаад болтгоо. Таслангууд баг гэл залаа. Тэгээд сүулдэ хүн чинь энэ яг яралтай ажилт байна гэл мэ авсан чинь нөгөө хүмүүс чинь зарим нэг юм хандлага байдаг шүү. Шууд лайв гэж зарим бүр загнаж байгаа юм ч гэсэн. Тэнгуү чинь би зөрүүлээл ингээд тэгсэн чинь айгүй өрхөн. Сайн байна уу? Лайв хийзээ эхлэх юм болоо хүлээгээд харин тестгүй гэж явтыг. Одоо ингээд би харин уцаа цэнэглээд ингэж одоо нэг 29-т болцсон 40 хүрчүүл бол болчих гээд байна гэсэн чинь. За чи хаанахыг дэмжиж байгаа гэсэн чинь. Би харин Ачтгтийн Батуйгийн төрсгийнх нь байна. Улаанбаатар хотоос хүлээж ийнэ үзгээ хүлээгээд байна. За гэх. Тэгээд 40 хүрэхгүйгээр шууд 33 болонгууд нь бай. Эхлүүлсэн. Албан ёсоор би таагууд дөрөвт ийм санал тавьж байгаа байхгүй. Юу гэхээр нэг байрны шийдийг гоё янзлаад өгч. Би тэр байрны шийдийг та нарт ингээд хаягийн өгчин зэ. Тэрэн дээр дөрвийн шийдийг ах янзлаад өгч. Янзлаад өгч гэж одоо янзлахаар болчихоо. Багаараа. Дөрөв байрны шийдийг. Тэгэхээр судалгаа авсан байхгүй амар болон пүүст ингээд хідэн ингээд давхурцсан ингээд 300 гаруй ингээд хүсэлт ирээд. Тэгээд дэрийг ингээд давхцуулаад ингээд 25-аас 28 байршил дээр ингэсэн байхгүй. Тэгэхээр та хэдэд би эхлээд та хэд саналаа өгч л. За манайх энэ байрыг янзлая. Багаараа шүү дээ, тэ. Энэ байрыг янзлая. Эсвэл санал байхгүй бол би та нарт юу гэнэ үгүй. Тим нэг одоо шууд им тулгсан тулгалт байна, челленж байна. 4-р өдөр юутай финалтай бүтэнсэ өдөр хамгийн сүүлийн тоглолттой. Тэгэхээр та нарт 4 өдөр байгаа. Багаар очиод олуулаа хөдлөх юм бол ямар ч асуудалгүй болчихно гэсэн.
Тийм нэг нийгмийн ажлыг таад маань челленжийг өрөөлж явлаа шүү. гэдэг. Жаргалын подкастын хамтрагч Rich Organic Cosmetics Эрдэнтийн охин Эрдэнттэй үйлдвэрлэв. Ил уурхаа энэ жил жоохон сансныг бол жоохон муу байгаад байна. Тэгээ энэ жил болохоор 3 хожигдсон шүү дээ. Энэ жил 3 Тойргийн тоглолтод тийм. 3-оор гарсан. Тийм. Ингээл яг сууждаг. Нэг сууж байгаа. Яата тийшээ суун гэж товстаа суун гэж. Тэгсэн юм өөрөө тэгээд ширүүлсэн. Ганц бод. Ирэмбэрээ суунаа гэдэг. Тэгээд тах шиг. Манай одоо ер нь коуч талдаа луу ах байгаад байгаа шүү дээ. Одоо ер нь би ер нь тоглохоо байлаа. Коуч тал руугаа орё гэдэг. Манайх луу ахыг харахгүй байгаа миг тодкоо хараад тодкогийн харахгүй байгаа миг луу ах хараад тэгэл тэр хоёр ч орж ирэнгүү за манайх ингэдэж шүү гэж хоёулаа ингээл ирэх чи бас арай л гоё болж байгаа юм чи бас. Тойргийн тоглолтын дээр би дотроо яг өчигдөр лайв дээр ч хэлсэн. Тойргийн тоглолтын дээр Бат Эрдэнэ байхгүй болчлоо. Гэт дотроо би бодож л байсан аахгүй. Бат Эрдэнэ би өнгөрсөн жил яаж божигнуулж ясныг хоёр нүдээрээ гэрчлэх хүний хувьд ямар их хүлээлттэйсэн те. Энэ жил тойргийн тоглолтын дээр Бат Эрдэнэ миний хүлээлтийг одоо байхгүй болгоцсон аахгүй. За тэгээ өчигдрийн тоглолтын дээр үнэхээр X factor болоо. Би энэ багийн скиллийг өстэй нөх ойлгодгүй шүү дээ ерөөсөн. Заалан тоглохгүй. А тийм. Тий, заал маал нэг тоглохгүй. Тэгсэрнэ ингээд энэ темпэ бариад тоглоод байна гэхэлээс. Багийн нэрээ заалан өстэй хардггүй шүү тий. Баг ерөөс заалан тоглодог шүү дээ. Тийм тийм. Тэр скил гадаа тоглолт. Тэр скиллийг яаж барьдгийг тэр хүн бодод. Тэгээд өөрөө л мэдчих. Чигтэр бол тэгээ би зүгээр тэр нэг тойргийн тоглолтод өстой хүлээлт үүсгэсэн тэр юуг минийх бүгдийг арилгаа хийсэн. За энэ хүн угсаа өөр хүн юм байна. Тэгэл шууд бодол тэгэл өөрчлөлт. Тэгэлэн финал дээр бас Өнөөдөр энэ жил яг танаа багаас анзаарч байгаа уулын багийн талбай дээр тэр болгон минутыг авах нь арай багасчлаа. Гэхдээ гарсан минутын дээр ямар гоё үр дүн үзүүлж байна. Тэрэн дээр бол үнэхээр шүтсэн. Тэгээд тоглолтын хүн, спортын мастер хүн гэдэг чинь шал өөр л гэдэг. Бахархмаар хүмүүс зөндөө байна өө. Танаа баг юу нь яаж би одоо хамгааг болохоор ингэж дүгнээд байгаа ш. Ер нь бол сагсан бөмбөгийн ийм гудамжны гэхээс илүү нэг философоор нь гүн гүнзгий одоо дасгалжуулалтын системээр нь ингэж сонирхдаг хүн гэж чамайг дүгнээд байгаа ш. Ер нь бол. Тий, яг нь ер нь юу л да одоо анх ч бид нэг 16 онд манай хоёр найз одоо саксон бэхтэн байгуулна гэдэг. Голд стандарт ихтэм гэдэг шүү дээ. Тэгээд наваг яг нэг амралтаа авцсан. Эрдэнэтэд ирсэн чи залгаад дуудсан байхгүй. Тэгээд яваад ицсэн чинь ингээд хүүхдүүд зориулсан юм ихтэм байгуулъя. Тэгээд хүүхдүүдийг сургая гэдэг шийдсэн. Тэр хоёр маань одоо хоёулаа л нэг тасалжуулагчдын алтаачаар тамжид гээд хоёр. Тийм үү одоо бүр топ манай Монголын топуд л болчихсон. Манай их сургуулийн манай яг бид нэр ингээд нийлдэг юм одоо бүлэг найзууд байдаг байхгүй юу? Нэг төсөлтэй. Тэдний маань нэг л тийм. Тэгээ бид урууч нь 16 оноос эхлээд ихтэй байгуулаад хүүхдүүд сургаад тэгээд ингээд явсан. Тэндээс л одоо эхлээл одоо юу гэдгийг сагсан бөмбөгч юм бас. Тухайн үед бол яг ингээд их сургууль бас л яг л ингээд тий тоглох нь гоё хамгийн гол нь тий ингээд бодоод явжсэн. Тэгээд эндээс эхлээд жоохон арай өөрөнцгөр харж эхэлсэн гэх юм уу? Сагс бол ингээд багийн спорт байт юм байна. За баг дотор нэг юм систем суулгах юм бол багаас нь бас зөв сагсан мөг сурах юм бол хүүхдүүд ирээдүйд тэгээ илүү том өндөр амжилтуудыг гаргах боломжтой юм байна. Энэ жилийн үед яг тэ манайхан чинь дөнгөж цуглараад эхнийхээ жил болж байна. Тэгээд бас нэг олон бэлтгэл нэтэр бас хийж болоо шалаагүй. Яг эх жилүүдэд бас нэг доктортой бас байлгаад мэдээж одоо манай Гокийн болон Ачтигт одоо энэ том компаниудын багууд бол ингээл олон жил бүр хүүхдүүдтэйгээ ингээл байж байгаа тий. Манай хувьд бол бас үргэлжлүүлээд ингээ олон жил гоё корпорат лигтэй Эрдэнэттэй бас тоглоод ийм баг болъё л гэсэн бодолтой байна. Би хоёрыг одоо ингэх гээд байна л да. Яг хэдэн онд лигт оролцож эхэлснийг л тодруулах гэдэг юм л да. Би одоо ковидээс хойш мартаад байгаа маа гэдэг. 16 онд 10 жилээ төгсөл тэгэл 19 онд ер нь Эрдэнэттэй байсан. Тэгвэл тэр үеэс л эхлээд энэ лигийг бас чимдэг залуучууд энийг ялчгүй хоёроо байхгүй. Тэдүүд бас баярлж явдсан шүү. Чаас мундаг шүү дээ. Тийм.
Гэтэ ер нь бол яг би ингэж боддог. Би нөгөө нэг аяг 10 жилээсээ сагсанд үнэхээр хайртай. Тэгээд ингээд зуны амралт толгоноосоо ажил хийдэг гэсэн бохоггүй. Алдахгүй ерөөсөө. Тэгээ мөнгө олоод ямар ч юм уу тийм оюутан болооч тэгээд би ер нь сакс максаа нэг ингээ орхицсон ажил хийгээл тэг мөнгө олоод тэрийг ингээд би яг өөрийгөө ингээ болоод байна. Яг энэ зүг болоод байна гэж бодоодсэн. Тэгээ ингээ одоо ингээ эргээд харангууд жоох ингээ харамсдаг. Яг ингээ тэр талаараа зүг гэж бодоод байнгутаа одоо болохоор эргэж харахтаа би яг тэр ажил их хугацаанда биш зүгээр бэлтгэлээ хийгээд яг ингээд сагсан өмгөөрөө яг ингээд тууштай одоо энэ хүүхдүүдийг би лав тийг зөвлөмөр байгаа. Яг ингээд тэр цагаа чи зуны амралтаараа яг ингээд ажил хийх чи яг гол биш юм байлээ. Яг ингээд дуртай зүйлдээ яг цагийг яг ингээд яг өнгөрүүлээ тэрнээрээ бэлтгэлээ хийгээд тэгээд явбал яг ингээд дараа нь ингээд эргээд харуул би ингэх байсан бол бас амжилт үзүүлэх байсан болоо гэж харамсахгүйгээр ер нь ингээд цаашаа явах юм байлээ. За гатуугаас нэг юм асуунаас тэ жинхэнэ дотор ингээ арзгнуулаад байгаа юм. Үнэхээр одоо нэг одоо манай лиг дээрстэй нэг чийл одоо манай лиг нэг чимжийн гэдэг шиг бусд нь жоохон уурдчихгүй юм бас гайгүй юм бас. Гатуу гэстэй бүр галзуу гатуу гэдэг л юм яриа бүр ингээ тренд болчлоо л та. Галзуу мод дээр тавьчихсан шүү дээ. Галзуурчлоо гэд би ч одоо сүүлийн үед өөрөө ингээ юу яадаг болчихсон. Ингээд галзуу гэдэг үгэндээ нэг дургу өмөргүү байхгүй юм байна. Гайгүй шүү дээ. Гайгүй. Уусаа нөгөө шууд хилдэг болчиход байгаа шүү. Охноос нь асуугаа та. Охноос нь нэрийг асууж үзээгүй юу? Танаа аавыг хин гэдгийг гэсэн чинь галзуу гэдэг. Манай нэг уука бид хоёр чи ийшээ нэг дандаа охноо авч явдаг томьёо. Энэ нэг ээж нь хоёр хүүхэдтэй болчихсон багт. Тэшээ уука тэгэл маазрал ард хоёлоо одоо яаж зүгээр ах вэ? Тэ стори чи таав чи танаа хин гэдэг үг галзуу гатуу гэрээ заяа. Тэнгүүтээ сториж. Тэгэл үдчих эхэлж байгаа юм да. Өнөөдөр бол нуука байсан бол бас алхахаар үжээ тэ. Уука чи бас ярнаа юм. Уука гато хоёр чи хооронд дээрээс хэрэлдэж муудалц болохгүй найзууд гэдэг байгаа шүү дээ. Муудалцах юм бол тэгэл шууд нэг юм хэлээ. Чүгүүлүүлсэн асуудал болоо тест. Тэрэн дээр нь баахан хүмүүс хамрагдалаа. Манай хоёр найз нэг муудалцсан шүү дээ саяхан. Мэлүү. Хоёул хамаг групп чатаадсан. Бүгдгээс нь гарч мараад. Тийм аа. Тэгэл 2-3 хоногийн дараа эргээл хоёул гараад ирж байгаа юм чи. Жилдээ бол нэг том мав шүү дээ. Муудлах нь байгаа. Муудлах нэг том мав мууд шүү. Янз бүрийн битэрч гэхдээ ер нь энэ тэнд байн хамт шүү дээ. Одоо чамд одоо нэг PC тоглосон чамд те. Тэгээд өөр янз бүрийн юм чамд тэгээд Янз бүрийн юу юм? Тэгээд ер нь тэгээд байн хамт гоос тэгэл хоорондоо муудаж ер нь тэгэл Өөдөж тэгэж өөр. Тэгэл сайн найзууд ч л тэгэл муудчихтэй юм дөө. Татгасаар агаал тэгэл эхэлж байгаа. Битэр чи нэг хэсэг нэг би нэг зүгээр стори гоо те. Нэг жоохон тоглоод сүүл рүү нэг хүмүүс тоо хоёр яагаад тэрийг хийхэ болчихвоо. Тоо хоёрын юмыг үзэх чинь бас хаяас хөгжилтэй байдаг шүү дээ шүү дээ. За ямар ч лээс ингээд урилгын маань хүлээж авсанд баярлалаа. Хэдүүлээ зөв өнөөдөр нөгөө нэг сагсан бөмбөг айлнаа хямар одоо нэг гүн гүнзгий юм ярихаас илүү зүгээр жоохон фан алгаал гоё ярилцлаа. Надад ч гэсэн гоё. Одоо миний зүгээр хамгийн их хүсэж байдаг юм нь уран баггүй. Ер нь бол уран тийм. Одоо жишээл зарим баг ингээ хасагдаад бараг л хараах нь олгүй ингээд нүүрнийх нь нүднийх нь өнгөнөөс нь харахад хараах нь олгүй ингээд явж байгаа юм. Айгүй ч тэр бол зүгээр хутгалж байгаа юм шиг л болдог. Биста ингэж яхаар зүгээр болчихил тоо гэдэг юм бодол орж ирдэг. За тэнгууд уржиг дөр юу болсон гэхээр баяжуулах хөл төр танахт мултарч байгаа юм. Тэгэхэд төвөл төр хамгийн сүүл бид нэр ингээд юм зумаа ураагаад ингээд харамсаж байгаа шүү дээ. Нэг гой баг ингээд бас айгүй гой баг өсөж баяжуулах тийм. Нэг гой баг хэсэгчлээ ангичлаа. Баг болгон хасагдахад бид нарт айгүй харамсалтай. Тэгээ яалчгүй л ингээл нэг нь хожаал нэг нь дээшээ ингээл доош явахаас өөр аргагүй. Тэнгүү төгөлдөр өөр ингээ уцаас илчээд хамгийн сүүлүүд гарч ирээд ахаа баярлаа. Шүүгч нартай баярлаа. Мундаг байсан шүү. Өстө би бүр амар гоё уран юу ялаа шүү. Гэт өөр ингээд алгаад ташаад байхгүй бид нар тэр ингээд тэр нэг ганц хүүхдийн юм угаарч хэвээр нулимсны ойрхон байдаг хүнийг ч хийлгүү ингээд нулимс хийлгэнээр бүр ингээд амар баярлж байгаа. Тийм байдаг байхгүй. Ер нь бол Муугасаа тэгтээ сайн нэх хэвээр. Ер нь бол харьцааг нь би бол ойлгодог, мэддэг болсон. 80-20 харьцаатай. 80-20 харьцаа. Тэгтэл тэр 20% чинь бүр
хүний нэг үгээр алж болдог. Тэр нь ч юм яг үнэн баггүй. Айгүй хэцүү. Гэхдээ би энэ дээр зүгээр ингээд өрөвчгэн цагтай царай өрөвдүүлэх гэдэг хохирогчийн дүрд орох гээд байгаа юм биш. Одоо ер нь бол ингээд 10 жилийн дараа дартлаа суучих жоохгүй. Анх ингээл яхад айгүй хэцүү ингээл ганц хэлсэн юмд ингээл гомдоол ингээл яагаад ингэж байгаа бол гэдгээс бол одоо л нөгөө 20% байна гэл тэгэл айгүй тийм кодлдог болцсон. 20%-ийнх нь нэг л байна гэдэг болцсон. Хасагдсан баг. Бодлоор бас танд бол ингээд Эрдэнтийн сагсныхаа угаасаа бүгдээ дотроо хэлэхгүй гаргахгүй ч гэсэндээ их баярлдаг байх гэж боддог л та. Яг го би нэг жишээ аваад явахад манайх ч нөгөө урд нь одоо альфа лидерс гэж шүү дээ. Монгол лидерс гээд бас хуучин ажлын маань ингээд баг байдаг. Тэгээд манай нэг багийн найз ажилласаа гарахаар бол өөр компани руу орохоор болоод ажилласаа гарсан байхгүй. Тэгээ бид нэр гаргаж өгч мөгөөд ингээд явдсан чинь бүр ингээд оройн ингээл нэг 5 гүтэл болдгоо ерөөсөө. Тэгээл нэг жоохон аксан давчих гал ингээл болдгоо. Гарч байгаа нь хөрчнөө. Тэгээд уулзаад яаваа өгшөө яагаад ингээд байгаа юм бэ гэлтгсэн чинь. Мань ингээд ажилласаа гарахаас аргагүй болчихлоо. Яг нь яг сэтгэлээ нээж байгаа байхгүй. Гэхдээ мань ингээд багаасаа гарахгүй ч болох гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө нэг сагсан бүх дуртай хайртай залуучууд чинь дандаа юм тэмцээнээр цангаж дандаа ингээд тэмцээн байж ээж тэр багт орж ээж тэр багтаа цуг байж ээж энэ одоо үгтэй амьдрал утга учиртай гэдэг юм уу те нэг талаасаа хийх зүйлтэй хоббигоо ингээд туслаад тэгээд гоё юм enjoy амьдртай юм байна л. Тэгэхээр энийг би яг ингээд ойлгочихсон. За баскетбол одоо юу гэдэг modern basketball гэдэг гэл ингээд слоган байдаг шүү дээ. Энэ ийм байдаг юм биш үү те. Тэгээд би ч гэсэндээ яг сүүлд бас багасаа ингээд гараа ажилласаа гараа явхад хүртэл тийм мэдрэмжүүд төржсэн байхгүй. Тэгэхээр миний бодлоор одоо юу гэдэг юм энэ лигээ улам гоё өргөжүүлээд бүр одоо 2 дивизионтэй болгоод ч юм уу дахиад бас яг ингээд эдгээр 18 багтаж тоглож чадахгүй ч гэсэндээ амар олон одоо тоглохыг хүсдэг залуучууд байж байгаа. Тэгээд тэд нэр яг ингээд тодорхой хэмжээндээ яг багтаад ингээд цагийг өнгөрүүлээд явах юм бол бүр л илүү олныг хамарсан бүр л илүү гоё болох байх гэж зүгээр бодож явдгийг. Тэгээд энэ залуучуудаас танд тэр болгон урам хайрлахгүй ч гэсэндээ дотроо бүгдээрээ ингээ бодоод явдаг байх л гэж боддог. Тэгээ миний хувьд ч гэсэндээ маш их талархдаг шүү. Окей, баярлалаа. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Сайн нэг юм тохиолдол гарсан шүү дээ. Манай ихнэр ялчгүй ажилтаа болоо хүүхдүүд дээр очих шаардлагатай би болоод сүүлийн 2 тоглолт орхиод тэгээ гэртээ ирсэн чинь яг сүүлийн 2 тоглолтод оролцсон баг асуудал гаргаад тэр надад их мессеж өгсөн байхгүй. Яг тэр яг энэ одоо сагсан мөнгөний одоо манай шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулалтын аав нь одоо жишээлбэл энийг ингэж барьж байгаа аав нь би юм байна. Наа ингээд бүхс өндий өвөг асуудал гаргачихдаг. Шүүгч мөгч юм байна, гар далаасан байна, салааш малавч гаргасан гэсэн ингээд тэгэл үрсэн ингэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ер нь бол нэг юмыг ойлгоод авчлаа гэдэг. Ер нь бол бүх юмыг ингэж бодож явснараа л явах юм байна гэдгийг. За хоёрдугаар юу хэлэх гээд байна гэхээр та нарын оролцоо маш чухал байдаг. Оролцоо нь юун дээр вэ гэхээр соёлтой, юун дээр бие барих юм, юун дээр үгээ хэлэх юм, үгээ хэлэхдээ яаж хэлэх юм те. Би ч мэдээж тэнийг хүн биш хэлсэн болгоны буцаагаал та нар мэддэг юм уу? Би бол тийм харьцаа та нартай үүсдэггүй шүү дээ. Зэндархаад одоо юу гэдэг нэг юм хан усгчээл чи юу болоод яадаг болцсон юм гэсэн. Тийм ерөөсөө хандлага гаргадаг. Тийм учраас чөлөөдөө илэрхийлсэн зөвлөмж одоо юу болгон дэр би тэрийг аваад улам сайжруулахын тулд явдаг. Хэрвээ тэнэг хүн бол өөрийгөө ингээд вакуумжуулаад ингэж явнаа, ингэх ёстой гэж явчих. Тим дээр бас нээлттэй байгаарай та нар маань тий. Хамтдаа л явж тий. Бас нөгөө маань ойр бийг нэг таньдаг болохоор бас жоохон хоорондоо жоохон маргаа саргаа яад хөвчм мөхнөр лугаа дайрах юм тий. Улаан цай найз нь үглэхгүй болгоо тий гомдоо тий. Тэгвэл нөгөө хотч юм бол манусыг ч танихгүй манус ч шүү дээ. Танихгүй очингууд ингэжлээ ш тэгжлээ ш тэгвэл тэгвэл техник эсвэл задууд наа тоглолтондоо анхаарал чадахгүй тэгэл цаашаа тий гэж юм шүү. За хамгийн сүүлд гатог юу гэсэн гэлээ. 3-аас чи сүүлд нэг гар 3-аас ингэвтэй май байна даа гэж үг юм чи тий. Эсрэг үг юм. Тэр нөгөөд нь
очиод шүүгчээс ингэж болох юм уу гэсэн чинь чи зүгээр шууд над тоглолтонд бол анхаар гэж байгаа юм чинь. Нэрэ хасагдсан гэж ярьсанс нэрэ энд атгах тэгээдсэн шүү дээ. Танах манах хэм мултгаад албаар усан гамж тожигдлоо. Манах тэгээгүй шүү баха. Хиндэ шиндэ завшаад ашиглаад. Отгоох гэж ямар Атганбаатарыг цагдаа авах байдаг шүү дээ. Маазрал намайг тийш л тэр. Биш тэр тоглолцоор да 3 багийн шийдэ айцсан шүү дээ. ер нь албаар хожигдлоо гэд. Тэг яаж би нүрийг яг шагаа гიშгсэн байсан шүү дээ. Тэгэхэд өөр манай багаас хэн байхгүй лээ. Сүүлд сайна багийн хоёр хоёлаа манай хоёр шийдэ ОК шийдэ алдаад хожигдчих нэг оноогоор тэгсэн чи тоглохгүй албаар хожигдчих болтлоо цагдаа гэд ахгүй тэгээд. Эдэн дээр бол би гэрчлээ яг л хамгийн байдгаараа л тоглосон тийм. Тэгээ ялангуяа албаар хожигдсон бол одоо ядаж 5 оноо ч юм уу 1 онооны зөрүүтэй хожигдсон. Усангамж өөртөө ч гэсэн хичээсэн үнэхээр тэр чинь хамгийн сүүл эцсийн боломж байсан учраас тэг үнэхээр сайн тоглосон. Би ингэж бодсон 18 баг гэдэг чинь бас хорилоо төхөөд ороод ирлээ шүү дээ. Дараа жил бүр олон болоод тэр тэрний бас эхлүүд явж юм болов ч бодоод байгаа байхгүй. Unitel гээл сүүгээл хувьчлынхаа ингээл ороод ирлээ шүү дээ. Нөгөөд эднэр чинь бүр олуулаа болоод дараа жил магадгүй одоо юу гэдгийг тоотлолынх нь ч юм уу орж ирээл дахиад өөр магадгүй яг ингээд салбараараа ч юм уу нэгтээд ороод ирчих юм. Одоо олон багтаа байх тусмаа нөгөө өрсөлдөөн чи өөр айгуу чангалт юм байна. Манайх сүүлд одоо жишээ нь одоо нөгөө нэг плейнийхээ боломжийг атгах гад яг амар хүчтэй орж ирсэн шүү дээ. Тэгээ манайх ч энэ 3 багтаа яаж гисэн тэгээ нэмэх нь цагдаад ажигч байгаа. 4 ажигч байгаа. Тэнгүүтэл тэнд чинь нөгөө нэг юу яваад байна гэхээр айгуу том өрсөлдөөнүүд яваад байгаа тий. Одоо 18 багаас эхний 10 чалгарах за нэг 14 5 багаас эхний 10 чалгарах шал онд байгаа. Онцлог бол би тэгж харсан юм чинь. За Эрка гэв. За миний хувьд бол энэ жил айгүй их олон баг орсон бас аваа шүү дээ. Тэгээд баг болгонд Легонор гэж 1-2 хүн өгсөн. Ер нь бүх багийг л чанга болгочлоо л та. Өрсөлдөөнийг улам энд аваагүй баг яриад шүү дээ. Тэгээд яг байгууллагаар ороод ингэх юм бол яг бас өрсөлдөөн нь бас арай ондоо байж магадгүй байсан. Тэрнийг өрсөлдөөнийг л гоё болгосон. Энэ жил өрсөлдөөнтэй арай олон багтай арай гоё л болж ийн л гэж харж байна. Окей. Гол юм гэвэл багууд айгүй чанартай болсон. Өмнө нь бол өмнөх жилийн тохиолдолд за жоохон сол баг гэхэд л плей-офф 8-аар юм ороод ирт хангалттай ингээд ороод ирчдэг байсан бохоо. Энэ жил хийж одоо тэр ус хангамжийг хараад плей-офф орж чадахгүй байна. Тэгээд тэр цагдааг хараад ус плей-офф орж чадахгүй байна. Тэгээд плей-оффт орох гэж бүр гок станц бүр тэгж алдчихиж орж ийн. Тэр бол яалтчгүй ингээд гайхахаар тэгээд бас нэг статистик, тоглолтын статистик бас яг лайвууд бас ингээд өмнөхөө тоглогч нар өөрөө гэсэн лайв хараад бас нэг юм тийм зөндөө олон юмнууд дээшилсэн. Өсөж дээшилсэн юм бол орой очивол гэртээ за ер нь хүн дээр алдчих те. Ийшээ ороход ийшээ өгч байсан болоо миний хажууд хүн байсан болоо эсвэл тэр хүнд өгсөн бол ингэх байсан болоо тэрийгээс таач өөрөө амар тийм юм те. Дараа жилээс ерөөсө бүх тоглолтыг хийнэ. Катогойд энэ жилийн онцлог ер нь юу байв? Энэ жилийн онцлог 20 байна гэх юм уу? 18 баг ч бас өмнө нь ингэж олон баг орж байгаа биш тий 18. Тэг надад онцлог нь тэр хотоос гоё хүүхдүүд тоглолоо одоо майнусын баяраа ч юм тий. Одоо нэг хоёрны лигийн драфтын 2 3 дахь сон нэм цогтдөө юм уу? Шал өөр хотод бол тоглож байгаа хүмүүс бол скил мэдэгдээд байгаа ч тий. Өөр тэр хүнийг яаж дарах уу тийш яаж цацах уу гэж шал өөр тоолжлаа юм л да. Тэр чинь бас туршлага болж байгаа шүү дээ. Тэгэл тэдрийг хараад бас гоё л. Одоо тэгээ манай ч гэсэн сая одноо бас арай өөр төвшин бас орж ирлээ тий. Одноо чинь түрүү жил Эрдэнэ тусаас тоглолоо орж ирэхэд яа ингээд энэ шал өөр юм тийм хөөстөр танах айдлыг боллоо. тэгсэн шүү дээ. Айдлын болоо тэгээд за ингээд та нартаа дүүнэртээ баярлалаа. Цаашдынх нь спортын гэхээсээ илүү амьдрал нь аз жаргал хүсье ахын дүүнэр зөв яваарай. Амьдралын төлөө маш тууштай гоё одоо амьдрал дээр том амжилтуудыг гаргаарай гэж ахын хувийнхаа зүгээс хүсэж байна. Тэгээд мэдээж одоо корпорат лигт нь алин жавар болсон бай. Бүгдэнд нь аврагын төлөө зүтгээрэй гэж
одоо евро хүсье. Бидний зүгээс тоглолтыг ямар ч алдаа модоггүй байх тал дээр тоглолтын одоо бүх талын асуудал дээр одоо хамаг байдгаараа л зүтгэнэ л гэдгийг л амлая да. Баярлалаа. Бүгдэнд намжлалаа. Подкаст авсахта баярлалаа. Баярлалаа. Жаргалын подкастын хамтрагч Rich Organic Cosmetics Эрдэнтийн охин Эрдэнттэй үйлдвэрлэв. Жаргалын подкастын хамтрагч Rich Organic Cosmetics Эрдэнтийн охин Эрдэнттэй үйлдвэрлэв.